Шинжлэх ухаан технологийн сангаас санаачлан явуулж буй Science X podcast. Өнөөдрийн дугаарт анагаахын шинжлэх ухааны их сургуулийн молекул биолог, удамзын тэнхимийн эрхлэгч доктор профессор Саран Туяа оролцож байна. Тэгэхээр энэ төсөл маань 2021-с 23 оны хооронд ингээ хийгдээд дууссан төсөл байгаа. Тэгэхээр энэ төслөөрөө бид нар бас чамгүй дата гэж ярьдагтэй үзүүлэлтүүдийг ингээ гаргаад бэлэн болгоод хүлээлгээд өгч гисэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хүн төрөлхтний дунд сүүлийн 20-30 жилийн дотор бол асар их хүчтэйгээр генетикийн оншилгоо гэдэг энэ оншилгооны чиглэл их хурдцтай хөгжиж байгаа. Тэгээ энэ хурдцтай хөгжиж байгаагийн зэрэгцээ өвчтний болон тодорхой хэмжээний биологийн бүтцийг бүрдүүлдэг молекулуудын эмнэлзэн эмгэг үүсгэх, өвчин үүсгэх энэ зүй тогтолыг бол маш сайн тайлбарлаж орж ирж байгаа. Тэр зэрэг жилээс жилд өвчний шалтгааныг тайлбарлах энэ тайлбар маш их дэлгэрэнгүй болж ирж байгаа гэсэн үг байна тийм. Тэгэхээр хүний генетикийн молекул гэдэг нь бүгдээрээ л мэднэ. Биолог буюу 10 жилд байх сургуулийн боловсролоос эхлээд хүүхэд болох мэдээд эхэлдэг. Тэгэхээр энэ маань дезоксирибонуклеин хүчил буюу ДНХ молекулаас тогтдог гэдэг наад захын хүмүүс маань ингээ яриад эхэлдэг тий. Тэгээд ирэхээр энэ биологийнхаа бүтцийн хувьд бол ДНХ-гээс тогтохоос гадна түүний өвчнөд үүсгэж байгаа тодорхой зүй тогтол нь бол бас арай өөрөөр ингээд тайлбарлагдаад холбоотой тайлбарлагдаад яваад идэг. Тэгэхээр хүн төрлөختөө хүний геномыг бүтээж байгаа энэ ДНХ-гийн бүтцийг бол аль хэдийн тогтооход эхэлж гисэн гүйцээж гисэн ийм төвшөнд хүрчээд байгаа. Тэгээ тийм учраас ялангуяа хүний геномын төсөл гэдэг дэлхий дээр 1990-ад оны төгсгөлөөс эхлээд за 2004 онд бол дэлхийд даяар хүний геномын бүтцийн төсөл дууссан гэдгийг бол зарлчихсан байгаа. Тэгэхээр зэрэг Монгол хүний геномын бүтцийг ч гэсэн эдгээр генийн сан дээр тулгуурлаад харьцуулж болох үнэн үе эхэлчихэж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор хүний өвчний эрүүл хүний генетикийн бүтцийг нэг үзэх, өшөө дээрээс нь өвчин үүсгэж байгаа молекулын генетикийн бүтцийг үүсгэх гэдэг ийм хоёр урсгал явагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр анагаахын салбарт ялангуяа бидний судалгааны суурь юу болдгоо гэхээр дандаа өвчин үүсгэж байгаа шалтгаан болдог молекулын ямар гендээр кодлогдож хэрвээ тэр генийн бүтэц өөрчлөлттэй байгаа бол тухайн өвчин яаж үүсгэж байна гэдэг тайлбарыг бид нар өгдөг. Тэгэхээр яг л энэ тайлбарыг өгөхийн үүднээс бид нар тодорхой 4 өвчин дээр суурлаад энэ төслийг бол амжилттай бассан. Өнөөгийнхөө төвшний хувьд бол хийгдээд ингээд дууссан ийм төсөл байна. Энэ төсөл маань яг оноогоод нэршээд хэлэхээр зэрэг 4 өвчин дээр тулгуурлаад бид нар маш суурьтай судалгаа хийж чадсан. Тэгэхээр нэгдүгээрт болохоор уушигны архаг бөглөрөлт өвчин гэдэг бас маш олон шалтгааны үндсэн дээр бол энэ өвчин үүсдэг. Тэгээд ирэхээр яг генийн молекултай холбоотойгоор үүсэж байгаа гэдгийг нь бол бид нар тодорхой хэмжээгээр баталж гаргаж ирсэн. За хоёр дахь нэг бүлэг өвчин бол юу гэхээр зэрэг уушигны гуурсан хоолой бактери гэж ярьдаг. Ардууд маань астм гэж ярьдаг. Тэгэхээр тэр өвчний үед ч гэсэн тодорхой маш их оролцдог молекулын ген дээр өөрчлөлт байна уу? Ямар генотип нь энэ өвчнийг үүсгэх суурь олж ирнэ гэдгийг бас баталж гаргаж ирснээр айгүй онцлог. За гуравт нь болоод ирэхээр бас шал өөр өвчин нөгөө сэтгцийн шизофрени гэж өвчин байдаг Тэгэхээр бид нарыг ангаахад ингээд сурч байхад бол шизофрени гэдэг өвчнийг бол маш шууд оншилж болохгүй шүү гэдэг ингээд психиатрийн багш нар маань бол эрдэмтэн багш нар маань хэлдэг байсан. Тэгээд ирэхээр энэ тодорхой шалтгаан, их олон шалтгааны үндэстэйгээр энэ өвчин бол үүсдэг. Гэхдээ бас тодорхой нэг шалтгаан нь удамшлын геномын молекул дээр өөрчлөлт байна уу
гэдгийг бол дэлхийн эрдэмтэд бас хослолд судлаад байгаа. Тэгэхээр энэний үндсэн дээр ч гэсэн бид нар хэдэн бас схем дээр тодорхой Монгол хүний хувьд онцлог байна уу гэдгийг судалснараа бас онцлог болж гарч ирж байгаа. За 3 дахьт нь болохоор зэрэг нүдний шар толбны сүнрэл гэж бас өвчин байдаг. Тэгэхээр энэ сүнрэл өвчин дээр болохоор одоо хэрвээ анатомийнхаа бүтцийг санавал яг тэр шар толб гэдэг тэр хэсэг дээр үхжил үүсдэг байхгүй юу. Тэгэхээр энэ нь бол ихэвчлэн дандаа 50-с дээш насны ахмад настай өгшөртний процессын үр дүнд бол бас үүсдэг. Тэгээд ирэхээр зэрэг зарим хүнд их хурдцтай явдаг. Зарим хүнд бол айж, зарим хүнд үүсэхгүй ахыг ч үүсэхгүй. Тэгэхээр энэ бас гений молекултай холбоотой байна уу гэдгийг бас нотолж гаргаж ирснээр их онцлог ийм гоё судалгааны ажлууд бас чирээд байна. Тийм энүүгээр энэ төсөл маань бол том чухал их ач холбогдолтой. 4 өвчин дээр бид нар нийтдээ 29 гений 57 полиморфизмыг одоо генотипийн хувьд ямар байна? Өвчин үүсгэх эрсдэл нь ямар байна? Тэгэхээр генотипийнх нь аллел генотипийнх нь давтамж нь судалгааны хүрээнд хэр ихтэй давтамжтай байна гэдгийг бол бид нар гаргаж чадсан. За өшөө дээрээс нь бас энэ судалгааны бас нэг онцлог бол генетикийн энэ их олон дата бий болж байна те. Тэгэхээр одоо орчин үед бол ярьдаг штэ. Одоо big data сан те. Өшөө дээрээс нь генийн банк бий болж байна те. Генийн сан library гэж ярьдаг те англи хэлээр. Тэгэхээр тэр бол асар их мэдээлэл хичнээн их болно. Төдий чинээ сан бүрдэж байна гэсэн үг те. Тэгээд ингэхээр зэрэг эдгээр энэ их олон тоон үзүүлэлтүүдийг анализ хийх зайлшгүй шаардлага гарч ирдэг. Тэгэхээр орчин үед бол одоо энэ технологи асар их хурдтай хөгжиж байгаа. Тэгэхээр хурдтай хөгжиж байгаагийнхаа хэрээр нөгөө боловсруулалтын програмууд бол маш их нэвтэрч орж ирдэг. Бараг ингээ бид нар одоо хөгжлийнхаа явцад гүйцэхэд бол зэрэгцэж явах ёстой байдаг. Тэгээд ирэхээр зэрэг энэ их програмуудыг статистик боловсруулалтыг үнэн бодиттой байдлыг магадлахын тулд тэр програмуудыг оруулж ирдэг. Тэгэхээр зэрэг яг Монголын анагаах ухааны салбарынхаа төвшөнд бид нар генетикийн дата боловсруулалтыг тодорхой хэмжээгээр ахиулсан гэж харж байгаа. Тэгээд ирэхээр зэрэг бид нар гарсан боловсруулалтынхаа дүнг болоод тусгад харуулчих ба гэсэн. Гэт ингэхээр энэ дээр бол ингээд зурагт харагдчихээн те бүр ирэмэраа их гоё зураглалч юм шиг хийсвэр зурагч юм шиг. Тэгэхээр зэрэг яг үдсэн үр дүнгуудээ тодорхой генүүдийнхаа хоорондоо хэрхэн харилцан үйлчилж байна гэдгийг бол олон улсын түвшинд боловсруулалтыг хийж чадсанараа энэ их том чухал байна. За нөгөө талаасаа гэхээр зэрэг бас дараагийн нэг түвшний боловсруулалт бид нар яаж хийж чадсан гэхээр зэрэг өөрөөр хэлбэл энэ ген дээр кодлогдсон молекул эс дотор эс маань өөр амьд штэ. Шинэ молекулыг үүсгэж байдаг. Тэгэхээр өөртөө кодлогдсон мэдээллээр шинэ уург үүсэж байгаа тийм. Тэгэхээр эдгээр үүсэж байгаа эс доторх уургууд хоорондоо их харилцан үйлчилж байна гэдгийг бас тоон статистик боловсруулалтын аргаар ингээ гаргаж ирч чадсан байна. Тэгээд энэ болохоор зэрэг одоо бидний дараагийн үе бол генетикийн судалгааны төвшнийг энэ төвшөнд бол бүрэн хийх боломжтой бүх суурьуд бол тавигдчихлаа гэж бол харж байгаа. Үүгээрээ бол ач холбогдол өндөртэй. Монгол эрдэмтэд том чадварлаг гэж бол би өөрөө бас үнэлдэг. Тэгээд ирэхээр манай судалгааны баг хуучин бол Монгол улсын нэрийг гаргах хийсэн, Монгол эрдэмтний нэрийг гаргах хийсэн гэдэг байдлаар одоо бол нэг 20 жилийн өмнө бол гадагшаа явдаг, гадаад сурдаг, ялангуяа манай салбараар гадаад сурдаг хүмүүс бол харьцангуй цөөхөн байсан. Сүүлийн үеүүдэд бол хувийн болон хувьсгалын шугамар бол олон хүмүүс дэлхийн өнцөг болгонд очиж суралцж байна. Ингээд суралцаад ирэхээр тэд нар нөгөө өндөр хөгжлийн технологиудаар шууд ажиллаад эхэлдэг. Тэгээд тухайн одоо олон жилийн суйрлагдсан профессорын багуудад ороод ажиллаад эхэлдэг. Тэгэхээр зэрэг тэр төвшөндөө бэлтгэгдээд эргээд ороод бэлтгэгдээд эргээд ороод ирэхээр зэрэг одоо энд байгаа тодорхой хэмжээний нөхцөл лабораториуд гологдох гих мэтчлэнгээр бол одоо бэрхшээлүүд гардаг.
тогтвортой ажиллахгүй байх зэрэг тий. Гэхдээ бид нар бол одоо хөгжлөс дутхгүй явах ёстой гэдэг хоёргүй сэтгэлээр бол урагшилдаг. Тийм тэгэхээр шүд цангаас өгч байгаа хэдийгээр энэ төсөл харьцангуй бага хүрээнд хийгдэж байгаа ч гэсэн энэ бол аливаа нэг юмны суурь болж байгаа л гэж харж байгаа. Тийм. Тэгэхээр зэрэг нөгөө мега төслүүд гэж нэг яригддаг шүү дээ тий. Одоо асар их хөрөнгө шаарддаг. Тэгэхээр молекул биологийн энэ судалгааны угаасаа нөгөө технологи нь их өндөр үнэтэй. Хоёрдугаар тэр химийн оролцоод байгаа тэр их биотехнологийн уруулж бодис энтрийг Монгол улс өөрөө үйлдвэрлэдэг. Өөрөө гаргадаг. Одоо жишээлбэл Японд суралцж байхад чинь 2 цагийн дараа аливаа нэг энзим шууд ороод ирдэг жишээтэй. Тэг. Тэгэхээр яалтчгүй сайн судалгаа өгчхөөс үгүй яах вэ? Монгол тэгэхээр чин зэрэг одоо бид нар захиална, олдохгүй тодорхой нөхцөл авчираад өнөөдрийн ажиллах хугацаанд хэдвүлээ тий. Тэгээ хичнээн шинжлэхтгүүн дээр ажиллах үлээ гэл энэ бүхнийг судлаач юм тооцолцсон ба шаардлагатай. Тэгэхээр бид нар дандаа гаднаас хамааралтай. Тэгэхээр хүссэн зоргоор ажиллаж чадчихна уу гэдэг бас асуудал гарч ирдэг. Хоёрдугаар энэ өндөр хөгжсөн технологиуд гэдэг одоо нүклийн хүчлийн дарааллыг тогтоох энэ багаж бол асар өндөр үнэтэй. Тэ ороод ирлээгээ бодоход энийг ингээд нөгөө өдөр тутамд нь арчилгаа гэж нэг юм байдаг те. Бид нар машин аваад жолооч хийгээ явахад нэг өөр бензинээ авна, өшөө дээрээс нь тэр жил болгон тодорхой хэмжээний арчилгаа хэрэгтэй. Яг ийм асуудал бидний салбарт судалгаа хийх гэсэн орж ирдэг те. Тэгэхээр зэрэг энэ бол тодорхой хэмжээний бэрхшээлийг дагуулад байдаг. Тий. За нөгөө талаас ингээ харахаар боломжийн хэмжээгээр боломжит нүклийн хүчлийг илрүүлэх аргуудыг бид нар бол суйрлуулад хийсэн. Ялчгүй энэ төсөл дээрээ бол тийм тодорхой хэмжээний зарлага багтаа тэр аргуудаар сонгоод хийчихсэн. Хэрвээ тэр аргуудаар цаашаа яваад байвал бидний гарч ирсэн датаар нийцчих юм боловч яагаад энэ технологиор хийгээгүй гэдэг пейперийн шалгуур үзүүлэлт наад зах нь асуугаад эхэлдэг. Тэгэхээр зэрэг хүсээгүй энэ технологиудыг тодорхой хэмжээгээр суйрлуул зөв ашиглах шаардлагатай л гэж харж байгаа. Улсын хөгжил шинжлэх ухаанаас ихтэй.